Өнөөдөр би аимшиг нууцлаг уур амьсгалаараа алдартай Sally Face тоглоомын тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлдсэн байна. За тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Sally-ийн имба сэтгцийн асуудал. Эхний ангид Sally аавынхаа нойрны эмийг хулгайлаад Charlie-ийн цайнд хийдэг. Харин хоёрдугаар ангид тэр им нь Fisher-ийн өрөөнд шилжсэн байдаг ба учир нь Fisher хэдийн им алга болсныг анзаарч илүү сайн анхаардаг болсон байдгаас гадна Sally-ийн аавын уудаг байсан им нь нойрны им. Харин Sally уудаг им нь дөгшөөр сэтгэл готрол толгой өвдөлт эсрэг юм. Нууцуд ба аимшигын холбоос. Sally ягаан маскны сонголт нь зүгээр нэг өнгө биш. Энэ өнгө нь түүний ээжийн дуртай өнгө байсан учраас Sally ээж нь түүнийг таньдаг байгаасай гэж хүсдэг байжээ. Харин эхний концепт дээр Sally хүүгийн нүүрэнд эмэгтэй хүний нүүр оёдолтой байхаар зохиогдсон байсан гэдэг. Дөрүүдийн жижиг зуршил зан чанар. Жишээ нь Sally хамгийн дуртай хоол бол алимны нухаш. Larry-гийн хол тарвас. Ashley-гийн хувьд удирдлагатай эсвэл стресстэй үедээ хумсаа мэрдэг зуршилтай. Larry-гийн ээж Lisa болон David хоёр одоо ч одон орон зурхайд итгэдэг. Харин David өмнө нь хар тамхи хэрэглэж байсан байдаг. Sally-ийн хувьд тэр амьтдад хайртайч нохооноос жаахан болгоомжлдог. Gizmo-гийн нууц. Sally-ийн гэрийн тэжээмэл амьтны нэр болох Gizmo бол Gremlins киноны Gremlin-ийн нэрнээс гадна тэр кинонд Gremlin-ийг гэрэл уснаас хол байлгах хэрэгтэй гэж гардаг. Харин тоглоомонд Gizmo зурагт үзэж усанд орох дуртай харагддаг байна. Дөрүүдийн амьдрал ба түүх. Larry-гийн нэгэн эмэргэлт түүх гэвэл түүнийг төрхөөс өмнө нас барсан эгчтэй байсан. Харин аав Henry-гийн хувьд эхний ангид арх уудаггүйдээ бахархаж байгаагаас айлтэлдэг. Гэхдээ хүүгээсээ даалдуур арх ууж байсныг тоглоом дээрээс харж болно. Henry-гийн нойрны эм хэрэглэх болсноо нь эхнэр нь нас барсантай холбоотой юм. Сюжетийн онцлог. Sally Face-ийн түүх энгийн нэг мангас алуурчин дээр тулгуурлаагүй харин ёс суртахуун хүний сэтгэл зүй нийгмийн харанхуй тал дээр төвлөрдөг. Эндээс бид үнэн худал зөв бурууг өөрсдөө бодох хэрэгтэйг илэрхийлдэг байна. Тоглоомын хөгжим бүх дүрслэл бичлэлтүүдийг бүгдийг нь ганцаараа зохиосон хүн бол Steve Gabry. Steve баг байхдаа аимшигтай содон зүудэлдэг байсан. Эдгээр зүүд нь ихэвчлэн дөрүүдийн хагарсан нүүрний маск зүүсэн хүмүүс эсвэл өөрийнхөө нүрийг харахгүй байх гэх мэт сэтгэлд хоногшсон дүрслэлүүд байсан гэжээ. Тэр өөрийн зүүдэнд үтсэн сонин аимшигтай нүүрний дөрүүдийг тоглоомонд оруулж Sally маск, хиймэл нүрний загварыг бүтээсэн гэдэг. Маск нь зөвхөн аимшиг төдийгүй Sally өөрийн нууцлах хэрэгсэл мөн ээжийнхэн дуртай өнгөтэй учраас сэтгэл зүйн давхар утга агуулдаг. Хөгжим. Тоглоомын саундтракийг мөн Steve Gabry өөрөө зохиосон. Айдас төрүүлж байгаа мөртлөө гуниг уянгийн аялгаа хосолсон нь тоглоомын уур амьсгалыг илүү бодитойгоор мэдрүүлдэг байна. Sally барилга доторх бүх оршин суугчдыг асны дараа өөрийгөө алуурчин гэж боддог байсан уу? Доктор Энэн чи алуурчин биш шүү Sally гэхэд Sally чи ганцаараа тэгж бодож магадгүй гэж хариулдаг. Энэ нь түүний өөрийгөө алуурчин гэж үздгийг харуулна. Тоглоомд маш олон жижиг нууц бэлэгдэл жишээ бий. Байшингийн хөршүүдийн энгийн мэд харагдах амьдралын цаана хар дарсан аимшигтай нууцуд нуугдаж байдаг. Энэ нь бидний өдөр тутмын ертөнцийн цаана ямар нэг аимшигтай зүйл нуугдаж байгаа гэдэг санааг илэрхийлдэг аж. Энэ удаагийн бичлэг энэ хүрээ дуусаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк дараад хийх ёстой юмнуудаа хийгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.